Энэ жилийн лиг онцлог нэгдүгээр бид нэр статистик машин бүртгэсэн. Хоёрдугаар өөрийн вебсайт болон үндсэн үйл ажиллагааны статистик бүртгэх програмтай болсон. За мөн нэгээс 10 дугаар барь бүх барь мөнгө шагналтай болсон. За мөн тоглолт багуудын уур чадвар нэмэгдснээр тоглолтын тооны харьцан шууд дамжуулалт нэмэгдсэн. Нэгдүгээр лигт амжилтуулсан баг дэшээ гардаг. Дээд лигт амжилтаар сүүлийн байр хэлсэн баг доош унтар багуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн. Энэ өөрөө юу гэхээр урд тамирчтай уур чадрыг бас за мөн энэ жил анх удаага Монголын хөл бөмбөгчд хөл бөмбөгөөр амьдарч болдог тим системийг бүрдүүллээ. Бидний гол зорилго энэ байсан. Жишээ нь сая та бүхэн харсан Улаанбаатар Сити клубын багийн ахлагч энэ жил баг дунджаар 30 орчим сая төгрөгийн цалин авч байгаа. Зөвхөн хөл бөмбөг тоглосны төлөө. Яг ийм эрсдэл 30, 20, 14-өөс 10 сая төгрөгийн цалин авч байгаа. Энэ үр дүн өөрөө манай хөл бөмбөгийн хөгжлийн үр дүн болно. Яг тэр хөдөлмөрчнөө зөв үнэлүүлж чадчихна гэсэн үг. Би өөрөө яг түрүүн дөрөвсөн ингээд бас багийнхаа бүх тэмцэлтэй баярлалаа гэж хэлмээр яг анх 4 сар таныг ингээд Улаанбаатар Ситиг авч байгаа өнөөдөр яг ямар тэмцэж болсон вэ өөрөөр та бүгдээр нь бодож байна. Би яг нэг хэлсэн. Энэ алтан хүү бол манай багийн капитан алтан хүү. Надад бас тодорхой хэмжээнд айгүй их зааж өгсөн зүйлсэн тэгэхээр алтан хүү би чамд бүгд баярлалаа гэж хэлмээр чи энэ багийн Улаанбаатар Ситигийн шилдэг энэ оны шилдэг тамирчин болсон гэдэг би хуйлаа чамд машин хэлмээр. Баярлалаа.